Энэ боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бол за энэ салбараас гарья болио гэд өөрийн дураар болж болдоггүй. Энэ цаанаа өөрөө хүүхдэд боловсрол олгож байгаа асар өндөр хариуцлагыг үүрч явж яадаг. Амьдралыг нэг юм үзэл байгаад байгаа юм. Одоо тал дүүрэн тал хоосон гэдэг нь үзэл гэдэг. Би бол илүү тал дүүрэн хараасаа бүх асуудалд гаргалгаа шийдэл байдаг гэдэгт итгэдэг. Тэгээ яг ийм үзэг талаар одоо багш ажилчдыгаа, сурагчдыгаа хараасаа гэж хүсдэг. Сургууль бол өөрөө шууд нийгмийн тойл байдаг. Манайх чинь малчин гэдэг хөтөлбөртэй 10 дугаар ангид орж ирсэн хүмүүсийг өмнө Дундгов аймгийн Дэлгэр хангай сум дээр авчирдаг. Тэгээд яг 3 шөнө 4 өдрийн хөтөлбөр байдаг. Утасны сүлжээ байхгүй. Бүр яг малчин яг малчин айл дээр очдог. Тэгээд яг ингээд айргаа бүлээд те гүүгээ саагаад дээрээс нь нэрээ хүн сургуульч нь өөрөө нэг юм сонирхолтой хөтөлбөртэй шүү дээ. Бид нар унтаахаа гэдэг хөтөлбөр тий хэрэгжүүлдэг. Тэгээд энэ хөтөлбөрийн талаар би бас өөрөө ярих айгүй дуртай. Унтаахаа хөтөлбөрийг бид нар чинь 22 он авцаа байхаа хэрэгжүүлсэн. Тэгээ 22 онд бол хэрэгжүүлж яхад нэг 10 минут 15 минут унтуулдаг гэсэн. Одоо бол өдөр болгон хүн сургуулийн нийт сурагчид 20 минут унтж байгаа. Хүмүүжлийн үйл ажиллагааг зохицоор нь харгах шаардлага байдаг. Тэгэхээр хүн сургуулийн өрөө бол инээ тоглол суралц гэдэг гэж байгаа. Миний хувьд бол хүүхдүүдийн сургууль дээр эрэхтэй өөрсдөө дуртайгаар ирэх ёстой л гэж хардаг. Тэ? Ямар нэгэн байдлаар өвчээр тэр хүүхэд сургууль дээр ирэх гэсэн. Сургууль дээр ирээд би юм суралцъя, тэ? Сураад одоо тэрэндээ өөрөө баяртай байх, тэ? Сэтгэл ханамжтай байх гэдэг нь бол бас их чухал гэж хардаг. Монгол хүний бас онцлог байдаг гэд манай боловсролын хүрээлэнгийн захирал асан итгэл багшаас би бас нэг сонсч ирсэн юм. Тэгээ монголчуудын онцлог нь юу байдгүй гэдгсэн чинь нэг юм big map-аар буюу тий том зургаар нь эхлэх цэг дуусах цэг хоёрыг харчаад хийж эхэлдэг гинэ. Тэгээ ер нь бол одоо энэ ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа хүүхдүүд биш тий. Нэг талдаа яагаад сургуульд сурж байгаа вэ тий? Тэр зорилгоо бас ойлгодог юм шиг санагдаад байна. Ямар зорилгоор сураад байгаа юм тий? Тэгээд яг тэрийг нөгөө хүүхдүүдэд жишээ нь одоо яг хэрэгжилж байгаа нэг юм 3 4 5 сая төгрөгийн утаснууд байна тий. Тэр утсаараа ингээ насан туршдаа одоо хэрэглээд ингээ явах нь чиний хувьд ингээ сэтгэл санаа чинь ханчиж байгаа мó тий. Эсвэл одоо чи сайн суралцаад ингээ төгсөх юм бол олон одоо энэ дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа олон хүмүүс түнэс. За Elon Musk-ийн шиг тэтэл л да тий. Тэгэн гот нөгөө Cybertruck гэдэг машин байгаа шүү дээ тий. Тэр хүн чинь ингээд машин хийж тоглоод байгаа байхгүй тий. Тэгснээ Багдад зурж исэн машинаа бодит болгоцсон юм шиг загвартай. Тэгснээ нэг жоох ингээл нэг жоох юм ингээ бодж исэн нөө. Ерөөсөө л хиймэл дагуул хөөргий тий. Ангараг руу ингээд юм явуулъя эднэр гэжсэн аа. Пуужин хөөргөж тоглоо тий. Яг ирээдүйд юу гэдгийг манай хүүхдүүд бид нар өөрсдөө ч ингээ харахтаа хиттэй тий амьдралыг тоглоом гэд үзэх юм бол хэр хэмжээний сонирхолтой тоглоомоор тоглох вэ гэдг нь өнөөдөр сургуульд хэр сайн суралцах вэ гэдгээс чинь хамаарч байгаа гэдгийг л хүүхдүүд ойлгуулчмаар санагдаад байдгийг. Тэгээ хүн сургуулийн бас нэг өөрөө инээ тоглол суралц гэдэг юм хөөрхөн өрөөтэй. Инээ тоглол суралц юм аа. Тэгээ сонсоор айгу тийм хөөрхөн гурав байгаа ч тийм байна. Гэхдээ цаанаа бол энэ өөрөө сургуулийн философи байдаг гэж бид нар үздэг. Миний гэдэг нь болохоор одоо альва хөтөлбөр эсвэл багшийн заа харга зүйч байдаг юм уу те. Энэ зүйл бол өөрөө нөгөө тухайн хүүхдийн сонирхлыг ингээд татсан байх шүү дээ. Хүн өөрийнхөө нэг сонирхож байгаа дуртай зүйлээ харахаар л инээдэг үстэй тий. Тоглол гэдэг чинь юу вэ гэхээр тухайн одоо хүүхд маань өөрөө нэг юм хичээл сургалтын процесс төр хүн өөрөө нэг хийж үзчихэж тэрийг нэг юм ойлгодог шүү дээ тий. Оролцсон юм аа хүн өөрийнх нь санаанаас гардаггүй ч байдаг юм уу те. Тэгэхээр тэр хөтөлбөр сургалтын үйл явцад хүүхдийг оролцуул гэдэг. Тэгээд суралц гэдэг нь болохоор өөрөө юу вэ гэхээр хүн өөрөө ингэ шамтах хэвээр те. Суралцах хэвээр оролцсон хүн те. Сонирхсон зүйлээ хүн өөрийн болгож чаддаг шүү дээ те. За эсрэгээр одоо суралцж чадах юм бол те. Тухайн хүн өөрөө одоо сайн ирээдүйд тоглож амьдарч тэг ингэж чадна те.
За өөртөө сэтгэл хангалуун байх юм бол бас ингээд гоё инээн гэдэг юм уу те. Нэг муруугаараа бас нэг юм утгатай нэг юм сурганы философи бас энэ дотор явж идэгэл би гэж одоо бид бүхэн хардаг гэсэн үг. Амьдралыг нэг юм үзэх үзэл байгаад байгаа юм. Одоо тал дүүрэн тал хоосон гэдэг нэг үзэл байдаг. Би бол илүү тал дүүрэн хараасаа бүх асуудалд гаргалгаа шийдэл байдаг гэдэгт итгэдэг. Тэгээ яг ийм үзэг талаар одоо багш ажилчдыгаа, сурагчдыгаа хараасаа гэж хүсдэг. Тэгээд хүн өөрөө болох боломжтой гэж харж лээвэл бүх зүйл боломжтой л байдаг тий. Боломжгүй гэж бодох юм бол боломжгүй л байдаг. Тэгээд аль нь ч одоо тухайн хүний бодож байгаа өөрхөн зөв гэж үг бас байдаг тий. Тэгэхээр миний хувьд бол харьцангуй бас бүх зүйлийг боломжтой болгох талаас нь өөрийгөө илүү дайчилж хичээж явсан энэ чанар маань бас аав ээжээс одоо өгөгдсөн энэ чанар гэх юм уу тий. Илүү бас хүн сургуулийн маань өнөөдрийн энэ үйл ажиллагаа явуулж байгаа явцтай холбоотой болов уу гэж бодож байна. Күнз гээд одоо жишээнд яагаад энэ нэрийг сургуультай өгсөн бэ? Күнз сургууль 2018 онд байгуулагдсан. Тэгээд тэрний өмнө би чинь оюутан байхдаа маркетингийн удирдлагын чиглэлээр суралцж төгссөн. Одоо тийм маркетингийн мэргэжилтэй юм ба шүү дээ. Тэ угтаа бол. За тэгээд ер нь бол альва юмд ингээ нэр өгнө гэдэг бол өөрөө богинохон хүчтэй үйл ажиллагааг нь илэрхийлэх үз. Дээрээс нь амархан тогтоогдох үз. Тийм байх хэвээр. Тэгэхээр яг одоо күнз гэдэг энэ эрхмийг бол дэлхийд даяараа мэддэг тийм дорн дахны гүн ухаантан ийм хүн учраас яг энэ нэрээр нэрлэх нь бол оновчтой юм байна гэдэг. Яг олон нийтэд одоо зөв хүргэх талаас нь бодож энэ нэрийг өгсөн. Нөгөө талаасаа бас миний хувь хүний өвч тэр күнзийн бас нэг зарим нэг одоо сургаалуудыг уншаад үзэхээр яг өөрийнхөө үнд зүйлтэй бас нэг байгаа юм шиг бас харагддаг. Хувь хүнд нэг өөрийн гэсэн амьдралын зарчим хинтж байдаг л ах гэж би боддог. За би худлаа хэлэхгүй гэдэг ч юм уу. За би өдөр болгон хичээнэ гэдэг ч юм уу. Таны одоо яг амьдралдаа зарчим болгож мөрдөж авдаг зүйл юу вэ? За миний хувьд бол нэг юм өдөр болгоныг өөрийнхөө байж болох хамгийн сайнаар л гэдэг нэг ийм одоо урай гэх үү одоо үзэл баримтлал гэх үү зориг гэх үү. За хаяа тэгээ явахаар жоохон ядардаг. Ер нь бол тэгэхээр хаяатаа бол сүүлийн үед бол нэг жоохон амс хийх те. Тэр нь бас нэг пауз авах энэ зүйлсүүд бол айгүй хэрэгтэй юм байна. Гэхдээ юу гэдгийг нэг юм харилцаж байгаа хүнтэйгээ тий эсвэл одоо нөхөрлөж байгаа найзуудтайгаа ханилж байгаа хандаа ээж аавдаа тий нэг тийм худлаа биш тий өөрийнхөө байж болох хамгийн одоо сайнаар тий ингээд нэг юм хандахыг ирмэлцдэг гэх үү тий нэг тийм нэг онцлог байгаа ах гэж бодож байна. Таны бол уг нь бол үндсэн мэргэжил бол маркетингийн салбарын хүн биш үү те? Тий би бакалавра бол маркетингийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. За магистра бол бизнес удирдлагын чиглэлээр хамгаалсан. Тэгээд 2013 онд бол Монголд эргэж ирэнгуутаа Күнз гэдэг компаниг үүсгэн байгуулсан. Бакалавр магистр хоёр нь хоёулаа Хятадд юм уу те? Хятадд. Харбины технологийн их сургууль гэдэг одоо Хятад улсын шилдэг 10 их сургуулийн нэг нь л те. Тэгээ маш том одоо сургууль. Тэгээд тэр сургуулийн бас төгсөгч сая бас манай сургуулийн 12 сарын 5-нд нэг үйл ажиллагаа болсон. Тэгээ Монгол улсаас бүр гадаад улсаас шилдэг төгсөгч гэдэг ийм одоо тодорхойлолтоор намайг урьж бас нэг ихтгэл тавиулсан. Тэр чинь бас нэг ингээд зүгээр нэг өөрийгөө гэхээс илүүтэйгээр те гадаад улсын одоо нийт төгсөгч дундаас ингээд сонгоод тэгээ хурж ирж ингээд нэг юм сургуулийнхаа үйл ажиллагаан дээр ихтгэл тавихыг өөрөөлөх нь бас нэг Монгол улсынхаа нэрийг бас нэг гаргачлаа да. Тэргээрээ бас нэг юм нэг өөрөөрөө бахархах гэдэг юм нэг тийм мэдрэмж төрдөг юм билээ. Монголчууд хэр их төгссөн бэ? За олон биш дээ. Ер нь бол нэг 20 дотор байгаа болов. Хятадта технологийнхоо бас шилдэг 10-таа ордог гэдэг чинь одоо тэр олон хүн амтай Хятадын топ 10 их сургуулийн нэг нь гэсэн үг. Бүр зүг ганцхан технологиороо биш байх нь шүү дээ тий. Хятадын топ 10 юм. Тэг нийт 55 мянган оюутан суралцдаг. Тэгээд сансар судлалын чиглэлээр дэлхийд 2-т ордог. Тэгэхээр үнэхээр одоо томоохон дэлхийн хэмжээний том лаборатори тий ирээдүйн чиг хандлага бол одоо Хятадд байна. Тэр дундаа одоо миний төгссөн одоо энэ сургууль дээр бол томоохон тийм технологийн шин шийдлүүд гайхалтай өөрчлөлтүүд бол тэнд хийгдсэн байл. Ерөнхий боловсролоо болохоор
За миний ерөнхий боловсролыг ярихаар би чиг олон их сургууль одоо дамжчихсан уу? дамжиж суралцсан түүхтэй. Ааха. 5 сургуулийг одоо дамжиж суралцж энэ тэнд ингээ суралцж явсан. Тэгээ тэрийг ч бас би ингээ харахаар нөгөө түрүүн ярианых нь би бас хэлсэн тий. Ус мэт бай гэд. Тэр чинь өөрөө нэг юм дасан зохицох чадвар өөрөө сайн болцсон юм шиг тий. Тэрслийн бас онцлогос байгаа юм шиг. Зөв үнцгээс нь харах юм бол тий. А нөгөө талаа тэр өөрөө яг нөгөө хүүхэд гэдэг өөрийнхөө өнцгөөс харах юм бол асар одоо хэцүү байсан. Одоо сайн найзууд, ангийн одоо тийм найзууд ингээ багтай. Ягаад гэвэл ингээ 2 3 жил найзлал явж идэл нөгөөдгөн солигдол тий. Дахиад солигдол ингээ явцсан. Тэгээд хамгийн анх Хятад Монголын хамтарсан найрамдлын сургуульд 32 дугаар тойрог гээд байдаг. Тэнд бол одоо 1-р ангитай анх суралцж байлаа. Тэгээд тухайн сургууль маань бол 32 дугаар тойргийн тэнд юм гэр хороолтонд. Тэгээд анги нь бол дотроо одоо гал төлдөг зуухтай. Шалан юм бетон. Тэгээд модон жирийн сандалтай. Тэгээд ийм модон самбартай тий. За тэгээд гадаа нолтой гэсэн үг. Өдрийн хоолмол байхгүй тий. За тэгээд ер нь бол тухайн үед суралцж байхад бол Хятад багшаас хамгийн их айж одоо хамгийн анхны ханзаа сурж байлаа. За тэгээд би ч өөрөө монгол хүн. Тэгээд монгол хүн учраас тухайн үеийн одоо сургууль маань дан одоо Хятад хэл дээрх хичээлүүд нь ордог байсан. Тийм учраас 2 дугаар ангид ордог жилээс намайг 28 дугаар дунд сургуульд дахиад бас 1-р ангид давхар суралцуулж эхэлсэн. Тэгээ хүн надаас аль сургуульд сурдаг вэ гэхээр Хятад сургуулийн 2 дугаар анги, Монгол сургуулийн 1-р анги гэж хариулдаг. За тэгээд нөгөө 2 сургуулийн одоо хөтөлбөрөөр хичээллэхээр одоо айгүй хүнцэн хурж явдаг. Одоо 2 сургуулийн 2 хөтөлбөрийн хүнцэн хурж явдаг. Тэгэл өглөө гараал орой болтол ингээ хичээл цууд ясар их ядардаг тий. За тэгэл одоо автобусны асуудал, хоол ундны асуудал, тухайн 2 сургуулийн хөтөлбөрийн хувьд хоорондоо таарахгүй асуудлууд гэдэг тий. За тэгээд ер нь бол ингээ 5 сургууль шилжээд би сүүлд одоо Хятад улсад 7 жил амьдарсан. За тэр үед бол Харбин хот дох Монгол оюутны салбар холбоог үүсгэн байгуулад за өөрөө тухайн үед бол өдөрт зүйлийн нэг гишүүнээр нь ажиллаж байсан. За тэр үед бол бас Харбин хотод ирж байгаа Монгол оюутнуудыг бусад улс орны оюутнуудтай ингээ харьцуулаад хараад үзэхэд өрсөлдөх чадвар аяа сул байсан. Ер нь бол энэ тал дээр анхаарах шаардлагатай юм байна. Одоо би өөрөө бас Харбин технологийн сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2 дугаар курст байж хата ажиллаж эхэлсэн. За яг өөрөө ч гэсэн ингээд өсвөр насны хүүхдүүдийг хамт одоо Харбин технологийг сургахаар авчирж исэн гэсэн үг. Тэр үед бол одоо дөнгөж аав ээжийн өврөөс гэрээсээ гараад тий эрх дураараа ирж байгаа хүүхдүүд маань одоо юу гэдгийг баар сав орох тий зодон зохион хийх хичээл хунраа хийхгүй байж байгаа сургуулиасаа хөөгдөх тийм зүйлсүүдтэй би нүрт тулсан. Тэг яагаад одоо ийм зүйл болоод байгаа юм бэ? Энийг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ гэдэг. За тэгээд араас нь би бас нэг Тунлявын 5 дугаар дунд сургууль гэдэг байдаг. Тэр дунд сургууль дээр бас нэг очихны завшаан гараад очиж байсан. Тэгээ очтол 2-оос 9-р ангийн нэг 12 хүүхдийг нэг танхимд оруулаад сургацсан. За Хятад талцаа гаадаг юм. Тэгээ яг хуу тухайн сургуульд очиод тэгээ суралцсан гэдэг чинь сайхан Хятад талтай болж байгаа юм. Гэхдээ тэнд бол одоо байгалийн ухааны суурь хичээлүүд, шинжлэх ухааны хичээлүүд те. За Монголын түүх, Монгол ёс заншил гэд Монгол хүн байх ёстой гэсэн энэ хичээл судлагдхуунууд бол тэр аяараа одоо орхигдож байсан гэсэн үг. Тэгээ би эргээд өөрийнхөө амьдралыг нэг хараад тэнд байж байгаа хүүхдүүдийг нэг хараад тэнд одоо Харбин сурж исэн оюутнуудыг бас нэг харж үзээ те. Энийг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ гэдэг. За тэгээд нэг юм сургууль байгуулчих юм бол те над шиг хүүхдүүд одоо ийм хүндрэл бэрхшээл сорилттой нүүр тулахгүйгээр явах боломжтой юм байна гэдэг. Хүн сургуулийг харах юм бол би яг л нөгөө хүүхд байхдаа өөрөө мэдэрчсэн тэр мэдрэмжүүд тий наацх нь одоо энэ хоол үйлдвэрлэлийн хэсгээр тий хүүхэд ингээ өсөж болохгүй юм байна. Сайн хоол идэх ёстой юм байна тий. Тэр нь өөрөө одоо хэр нөлөөтэй вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас энэ болгон деталь зүйлсүүд дээр бол аюу сайн анхаарч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр хүн сургуулийг үүсгэн байгуулсан шалтгаан бол оюутан байхдаа бодож олсон. 90-гуудаа 2013 онд Күнз гэдэг компаниг үүсгэн байгуулад за Күнз компани бол өөрөө Күнз боловсролын төв гэж байдаг. За өнгөрсөн одоо 13 жилийн хугацаанд бол 20,000 орчим хүнд
богино хугацааны одоо их тодлын ийм сургалтанд хамруулж чадсан. Одоо хүүхдийн тоогоор бол магадгүй хамгийн олон хүүхдийг сургаж чадсан ийм сургалтын төв байх гэж хардаг. За тэр суурин дээрээсээ үндэслээд 2018 онд хүн сургуулаа байгуулж байлаа. Тэгээд оюутан байхдаа л мөрөөдөж исэн. Тэр мөрөөдлөө би 18 онд одоо биелүүлээд тэг амжилттайгаар одоо 8 дахь жилийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн сургуулийн хувьд бол одоо өөрийн гэсэн үнд зүйлтэй. Тэр үнд зүйл бол миний хувийн амьдралтай айгүй их холбоотой. Жишээ нь нэгдүгээрт бол бид нэр хүндлэл гэдэг үнд зүйлийг одоо хамгийн их чухалчилдаг. Миний хувийн философч гэсэн хүндлэл байгаа газар ингээд амжилт оршино гэдэг ийм одоо үзэл баримталтай. Ер нь л одоо ингээд нэг юм хүндлэлгүй харилцаа цаашаа нэг урт хугацаанд үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн сургуулийн хувьд бол яг малгай үнд зүйл бол хүндлэл. Энэ нь өөрөө одоо багшаа хүндлэх ёстой, тий? Шавн одоо эцэг эхийгаа, тий? Багшаагаа хүндлэх ёстой. Буцаагаад багш нь хүүхдээ, тий? Эцэгчүүд нь ч ялгаа байхгүй одоо хүүхдийнхээ ярьж байгаа зүйлсийг одоо сайн сонсож, хүндэлж сонсдог байх ёстой. Үл тоомсорлох биш, үл хайхрах биш, тий? Тэгээ ер нь бол хүний хөдөлмөрийг хүндэлж чаддаг, тий? Одоо тийм иргэдийг бий болгоно гэдэг энэ үнцэг талаас бол нэгдүгээр хүнд зүйл маань хүндлэл. Хоёрт бол бид нэр чин сэтгэл гэдэг ийм үнд зүйлтэй. Одоо энэ өнгөрч байгаа цаг хугацаа бүх зүйлийг өөрийнхөө байж болох хамгийн сайнаар өнгөрүүлэх ёстой гэж үздэг гэсэн. За тэгээ хамгийн сүүлийнх нь бол одоо ирч хүч гэдэг хүнд зүйл байна. Хүн сургууль маань одоо богинохон хугацаанд маш өндөр одоо өсөлт өөрчлөлтийг бид нар бий болгож чадсан гэж хардаг. Энэ бол 3 дахь энэ үнд зүйл буюу ирч хүч гэдэг үнд зүйлтэй бид нэр одоо өдөр тутамдаа энэ зүйлийг бодож одоо явдаг. Номын сан дотроо бас хүүхдүүдэд зориулаад мөрөөдлийн одоо нэг шүүгээ бид нар хийж өгч байгаа. Тэр дотор хүүхдүүд маань одоо мөрөөдөж байгаа мөрөөдлөө бичиж шилэн хоргон дотор хийх. Тэгээ хийчээд 20 жилийн дараа тэр хоргон дотроо эргэж ирээд өөрийнхөө мөрөөдлийг дахиж задлж харах хэрэгтэй. Тэгээ мөрөөдөл нь биелсэн үгүй юу гэдгийг одоо 20 жилийн дараа бид нар бас харах тэр одоо торгон мөч хурдан ирээсэй л гэж одоо хүсэж байна да. Одоо ер нь хүн сургуулийг нийтдээ хичнээн ангийн хичнээн бүлэг байдаг ба. Хүн сургууль 25-26 оны хичээлийн жил дээр 40 бүлгийн 1080 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Анги болгоноос тий 1 2 3 4 нэгдүгээр ангийн бол одоо 6 бүлэг байна. 2-оос за 7 дугаар анги хүртлэе бол 4 бүлгүүд байна. За 8-аас ахуулаад 3 бүлэг. Тэгээ 9-өөсөө 9-10 дугаар ангиуд дээр бол 2 бүлэг, 11 12 бол 1 бүлэгтэй гэдэг ингээд нийтдээ 40 бүлэгтэй үйл ажиллагаа явуулж байна. За нийтдээ яг үндсэн ажилчдын тоо бол 133 үндсэн ажилтнтай. За гэрээт бол 47 ажилтан ингээд нийтдээ 180 хүнтэй том бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол хүн сургуулийн хувьд яг энэ сургуулийн тогтолцоо менежмент талаас нь хараад үзэх юм бол нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттайгаар нэвтрүүлсэн. За тэр нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж чадсанараа бол хүчрхэг удирдлагын баг өөрөө бий болдог. Альва одоо сургуулийг амжилттай удирдахын тулд бол менежерүүд өөрсдөө хүчтэй байх хэрэгтэй байдаг. Удирдлага хүчтэй байх хэрэгтэй байдаг. Тэгж байж ээж одоо тэр доор энэ олон хүнтэй баг бүрэлдэхүүнтэй энэ үйл ажиллагааг тогтмол дэмжлэг үзүүлжтэй шаардлагатай тусалцаа дэмжлэгийг одоо тухайн цаг үед нь үзүүлж ингэж одоо ажиллах шаардлага тулгардаг. Тэгэхээр магадгүй 8 жилийн хугацаанд хүн сургууль өндөр өсөлтийг үзүүлсэн гэдэг хийж чинь тий. Тэрний нэг нууц нь бол хүчрхэг удирдлагын баг. Би их сайн одоо юм багийн гишүүдтэйгээр хацтай одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж хардаг. Тэг би бол нэг тийм ил тод нээлттэй тий болохгүй зүйл байвал нээлттэй хэлж ярилцаа. Та тэрийг нь засал сайжруулаа явдаг ийм тасралтгүй процесс. Энийг зөв удирддаг ийм тогтолцоо манай сургууль дээр байх ёстой л гэж хардаг. Хэн нэгэн хүнээс хамаарсан биш. Тий болохгүй байгаа зүйл нь өөрөө тэр нь илрээд харагддаг. Шаардлагатай дэмжлэг тусалцааг цаг алдалгүй тэр хэсэг дээр үзүүлж чаддаг тий. Ийм одоо амьд ийм байгууллагын тогтолцоо амьд ийм одоо байгууллагын зөв соёл өөрөө одоо тухайн байгууллага амжилтанд хүрэх хэсгийг шийддэг л гэж хардаг.
Ерөнхий боловсролын сургууль буюу 10 жилд за үндсэн буюу суур хичээлүүд гэж одоо яг үндсэн хичээлүүд байдаг шүү дээ. Эдгээр бол ингээд мэдээ сургууль болгоо адилхан те математик, англи хэл, монгол хэл гэл явдаг баг. Хүн сургуулийн хувьд магадгүй бусад сургуулиудад байхгүй тийм хичээл гэж байдаг. Хүн сургуулийн хувьд бол бид нэр сайжруулсан цөм хөтөлбөрийг хийж хэрэгжүүлдэг. Сургуулийн хувьд бол сайжруулаад ингээд явж байгаа. Өөрсдөө сайжруулах. Тий. Тэгээд английн хөтөлбөрийг бол 3 дугаар ангиас ороод явж байгаа. За их татлын хичээл бол 1 дугаар ангиас ороод явж байгаа. Нэмэлтээр маш олон төрлийн одоо дугуулн секцүүд хичээлэх юм боломжтой. Аль болох юм сонголтоор нь бүх юмнуудыг нь оруулж өгөх хичээдэг. За 1 дугаар ангийн хүүхдүүд төр бол заавал суралцах одоо хичээлэр бол гимнастик хичээлээр оруулдаг. Нөгөө хүүхд жоохон байж захта уян хатан чадвар тий энэ зүйлсүүд өөрсдөө ингээд сайн байх хэрэгтэй гэдэг. 2 дугаар ангид нь бол ороод ирэхээр бид нар бүжгийн одоо юм заавал суралцах хичээлс ордог. За 3 дугаар ангитаа бол жудоогоор заавал хичээллүүлдэг. Тэгээд бид нэр дараа жилийнхаа бас хичээл төлөвлөлтийг бас хийж байна. Тэгээд энэ дээр бол ширээний тенсээр бас нэлээдгүй олон хүүхдүүдийг нэг үе дээр бас нэг заавал суралцах ангиар оруулчул гэсэн бас нэг юм төлөвлөгөө байна. Анги болгон дээр спортын юм одоо чадваруудыг эзэмшүүлээд явах юм бол ер нь бол бүх төрлийн спортын ил дүртэй болчихно шүү дээ, тий. Яг зөв. Дээрээс нь морь ураа тоглож байна. Тий 10 дугаар ангид ороод ирэхээр морь уур зайлшгүй. Бидний сууж байгаа яг энэ сургууль бол яг өөрийн байр юм уу тий? Энэ сургуулийн. Тийм өөрийн байр. Тэгээд дахиад ингээд блокоор өргөжүүлсэн байсан уу тий? Одоо А блок, Б блок гэдэг шиг. Тэгсэн бид хэд бас яг хажуудалтаа яг л энэ ковидын дараалтаа энэ ч Орос улсын зориулалттай барилга байсан. Бид нар өөрсдийн гэсэн юм бүжгийн одоо урлагийн юм заалтай. За чирэгжүүлэх заал гэдээ бас ингэ байж байгаа. За бүр яг ийм олон улсын стандарт хангасан одоо спорт заалтай болох юм шаардлага Бээжингийн индексийн судалгаа гэж хийгээд тухайн үед чинь ягаад тэр Бээжингийн индексийн судалгааг хийсэн бэ гэхээр ковидын дараахан. Тэгээд нэг 23 оны 2 сард бид нар Бээжингийн индексийн судалгаа хийжсэн. Тэр үед бол ковидын үеэр хүүхдүүд айгүй унтаад өндөр болцсон. 10 их тутмын 8 нь бол ер нь өндрийн хувьд бол асуудалгүй. Хэвийн өндөртөө, хэвийнээс илүү өндөрт. 10 их тутмын 2 нь бол одоо байх ёстой өндрөөс арай намхан тий. 10 их тутмын одоо 7 хүүхэд нь бол жингийн одоо илүүдэлтэй болцсон. Байх ёстой жингээсээ одоо зарим нь нэг юм дутууч юм уу те. За 10 их тутмын 3 нь бол хэвийн. Тэгээд нөгөө биеийн жингийн индекс гэдэг чинь юу вэ гэхээр өндөр жин хоёрын хоорондын харьцуултыг ингээ хардаг. За тэгээд дээрэс нь одоо биеийн галбирын судалгаа гэж байдаг. Тэрийг бас ингээд хараад үзэнгუთ 10 их тутмын 8 нь одоо чинь юм асуудалтай байсан. Тэгэхээр яг л нэг юм спорт заал хурдхан шиг барьчих гэдэг юм сэтлэр 23 оны 2 сард бас нэг шийдвэр гаргаад тэгээ явж байгаа тэр өөрсдийн байгаа нөөц болцсоондоо тааруулаад бас сургууль өргөтгөлийн барилгыг бас баггүй өндөр юм чаленжтай нүүр тулж амжилттайгаар бас одоо яг л өөрийнхөө хүссэн хэмжээндээ сургууль гэж ийм л байх ёстой гэдэг бүх төсөөллөөрөө 6 хийж агаад одоо өргөтгөлийн барилгаа бас амжилттай ард нь гарч дуусгасан байна. Одоо хүүхдүүдийн хоолны заал, тий, хим физикийн лаборатори, мэдээлэл зүйн танхим, тий, бусад анги танхим, урлаг заал, спорт заал гээд энэ зүйлсүүдийг нэг мөр шийдъя гэдэг ийм одоо зорилгыг агуулад тэгээд төсөл маань бас нэлээд өргөн цар өрөө тийм төсөл болж хуурсан. Тэгээд нэг 2 жилийн хугацаанд бол анхны нөгөө зураг зурвалгаас ахуулаад, тий, тэгээд барилга баригдаад ашиглалтанд орох хүртэл их одоо энэ хугацаа өнгөрсөн байна. Хүнс сургууль боловсролын тогтолцоонд бусад одоо хувийн сургуулиуд ч бай, төрийн сургуулиуд ч байлж сургуулиудтай харьцуулаад харахад ямар манлайллыг үзүүлэхийг зорддог вэ? За боловсролын салбарт бид нар үзүүлэх ёстой манлайлал гэдэг зүйл бол
гаргаж байгаа нөгөө бүтээгдэхүүнээрээ гэдэг шиг те. Тэр зүйл нь л одоо күн сургууль ямар хэмжээнд явж байгаа вэ гэдгийг бол илэрхийлэх ёстой байх. Тэгэхээр бидний хувьд бол күн сургуулийн хамгийн анхны төгсөгчд энэ хичээлийн жил төрөн гарч байна. Күн сургуульд одоо 12 дугаар ангид 22 сурагч суралцж байна. Тэгэхээр ямар ч байсан одоо 8 дугаар ангиас орж ирсэн дийлэнх хүүхдүүд нь байгаа. Өнгөрсөн хугацаанд бол өөрсдөө байж болох хамгийн сайнаар хичээж 12 дугаар анги, 11 дугаар ангид нь байж хахад бид нар гурвалсан уулзалтыг зохион байгуулдаг. За тэр уулзалтанд бол сургуулийн захирал тий, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, хүмүүжлийн менежерүүд тий. За дээрээс нь анги удирдсан багш, ингээд ахлах багш гээд яг тухайн хэсэг дээр ингээд хамаарч байгаа хамгийн чухал улсууд нэг дор суугаад хүүхэд өөрөө оролцоод тий эцэг их асран хамгаалагчид нь хамт хурж ирээд нэг нэгээрээ бид нэг уулздаг гэсэн. Тэгээ тухайн хүүхдийн сургуульд ирсэн эрсцэн ямар байгаа, гэрийн даалгаврын бэлтэн ямар байгаа, өнгөрсөн хугацаанд аль судлагдах ухууны хичээл дээр явцын шалгалт тий тэр дүнгууд өөрөө яг ямар байсан, тухайн хүүхдийнх нь хувьд тий сайн зүйлс нь юу байсан, сайжруулах зүйлс нь юу байсан бэ гэдэг. За ингээд ер нь бол оролцогчдуудыг нэгдсэн нэг юм одоо ойлголттой, зорилготой болгох юм гурвалсан уулзалтыг бид нар зохион байгуулдаг. Тэр уулзалтаар бол хүүхдүүд маань бас яг одоо юу гэдгийг зарим нэг сурагчид маань утас их тоглодог тий хичээлдээ жоо итвэх мүү ингээ байсан бол уулзалтын дараагаар бол илүү зорилгоо ойлгосон, аав ээжээгээ хайрлсан тий зарим нэг сурагчид маань яг тэр гурвалсан уулзалтан дээр бол ойлгох тохиолдлооч байдаг. Зарим нэг эцэг эсрэг хамгаалагчид маань хүүхдтэйгээ яг тэр уулзалтан дээр цоо шинээр танилцж байгаа юм шиг бас юм нөхцөл байдлууч бас ажиглагддаг. Тэр гурвалсан уулзалтыг хийснээрээ болвол одоо энэ яригдж байгаа ээж аав нь яг ямар хүлээлттэй байгаад байгаа. Хүүхд өөрөө одоо ямар хүлээлттэй байгаад байгаа тий. Яг мэрэгчлээ зөв сонгосон уугүй юу? За тэгээд сургуулаа яг зөв сонгосон уугүй юу? Материалаа яаж явуулах гэдэг нь. Сая ус гурвалсан уулзалтын дундуур миний нэг ажиглагдсан зүйл бол зарим нэг хүүхдүүд маань бол эсэлтийн шалгалт өгөх сонирхол нь айгүй их буурсан юм байна. Тий. Яагаад ингэж эслийн шалгалт өгөхгүй гэдэг юм бэ гэхээр багшаа би ингээд хятад л сурыг гэж ингэж бодож байгаа. Тэгээ би ер нь эслийн шалгалт өгөхгүй гэж бодож байгаа. Тэгээд одоо бүрэн дунд боловсролын гэрчлэгийг аваад тэргээрээ бол би хятад улсад суралцсанаа гэж хэлээд байгаа. Тэгтэл одоо бидний энэ одоогийн нөхцөл байдал, энэ геополитикийн нөхцөл байдлыг ингээ харах юм бол тий одоо Америк, Иран, Израиль гэдэг ингээд энэ улсууд дээр дайн дэгдэж чинь тий. За энэ дайн өөрөө дамжраад явбал одоо өөр гадаад улсад суралцах боломжгүй болоод иргэд хүүхдүүд маань Монголд бас ирэх магадaltaй. За ковидын цаг үе ч гэсэн та бүхэн бас санаж байгаа бах тий. Тэр чинь цар тахал гараад эргээд одоо хятад улсаас Ухаангийн хотоос тусгай нислэгээр тий манай монголчууд бас эргээд ирж исэн юм түүхтэй. Тэгэхээр ийм нөхцөл байдлаас дахиад давтагдах магадaltaй учраас аль болох бас хүүхдүүдийн эслийн шалгалтыг нь өгүүлчих тий. Одоо ингээд сонголтоо бэлтэх тий. За нэгдүгээр хаалгыг онгорхоо орхичээ, хоёрдугаар хаалга онгорхоо орхичээ. Ингээ бүх хаалганы дэлгүүрүүд нь өөрөх нь карманд байж идэг. За эхний хөлбөр болохгүй бол дараагийн хөлбөр, болохгүй бол дараагийн хөлбөр гэдэг энэ байдлаар ямаа бас хараараа гэдэг байдлаар зөвлөгөө зөвлөмжүүдээ өгөөд бас ажиллаж байна. Тэг хүүхдүүд маань бас сүрхий одоо сая CSCA гэдэг. За хятадаар бол CISA шалгалт гэж хэлээд байгаа. Хятад улсад одоо бакалаврын зэрэгт суралцахаар явах гэж байгаа гадаад одоо хүүхдүүдийн хувьд бол зайлшгүй өгөх ёстой. Одоо байгалийн ухаан, нийгмийн ухаан тий. За математик, физик, хими гэдэг ийм 5 судлагдхуунаас өгөхдөө англи хэл болон хятад хэл дээр ингэ сонгоод өгөх боломжтой байдаг. Тэгээд сая бол манай энэ хятад улсад суралцж байгаа 17 сурагчдаас CISA-гийн шалгалтыг өгөөд маш шөндөр оноонуудыг авч чадлаа. Тэгээ энэ нөгөө анхны удаа энэ CISA-гийн шалгалтууд авагдчихж байгаа. Тэгэхээр бусад одоо Монгол улсад суралцж байгаа хүүхдүүд эсвэл бусад орны одоо энэ хүүхдүүд хэрхэн тэр CISA шалгалтын дүнгууд өгөгдсөн те. Тэрний талаар бас мэдээлэл учраас би нэг харьцуултгүй л байна. Гэтэ бидний одоо сансныг бодох юм бол хим, физик, математикийн оноонууд төр 80-аас дээш оноонууд авч ийн гэдэг бол маш сайн үзүүлэлт гэж харж байгаа. Тэгээд эцсийн дүндээ бол төгсөж байгаа хүүхдүүдэд ч үргэлж хилдэг. Төгсчөөд эргээд одоо гадаад улсад очиж суралцж болно тий. Сурсан мэдсэн зүйлсээ эргээд бас ирээд улс их орондоо бас нэг хэрэгтэй зүйлс хийх тал дээр анхаараарай тий. Бид нар эргээд одоо юу гэдгийг гадаад улсад очиж тасралтгүй амьдрах нь бидний бас зорилго биш шүү гэдэг талаас нь бас эхэлдэг. Эргэж ирэх ёстой гэдгийг загтаг гэх юм уу.
эх орондоо хэрэгтэй хүн шүү гэдгийг саналдаг гэж. Ер нь зөвхөн тухайн жишээ нь боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургууль байлаа гэж бодоход тухайн боловсролын сургуулийн одоо гаднах байдлаас нь ахуулаад тий одоо сургуулийн барилга гэж байгаа гэсэн үг шүү. Гаднах үзмж гэдэг нь бол. За тэгээд ингээд дотгошоо ороод хүүхдүүдийн ямар байгаа байдал тий одоо анги танхимын орчин за магадгүй цаашлаад нөгөө хоол унд одоо тэр нөгөө унтахаа ач гэдэг юм уу тий ингээд янз янзын нэг ийм гоё шинэлэг юмнууд байна шүү дээ. Эдгээр бол цэвэр багш нар одоо удирдлагатай шууд холбоотой зүйл үү? Тийш тий. Шууд тэгж харж болох уу? Ер нь зүгээр харж болно. Одоо нөгөө нэг айл гэрийн арчаа эзэгтэй хүнээс гэлдэгдэг шиг шууд тийм үнсээр харчих болох уу тий? Би бол тэгж харж болно гэж харддаг. Ягаад тэгэхээр одоо би түрүүн бас нэг яриан дунд эцэг эсрэг хамгаалагчдаас нэг юм сэтгэл ханамжийн судалгаа авдаг. За сүүлд одоо хүн сургууль өөрөө 130 үндсэн ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна тий. За ингээд орж ирж байгаа шинээр орж ирж байгаа багш нараас ч гэсэн бид нар ингээд саналууд ингээд асуудгийг орж ирэхээр яг юу нь өөр вэ гэдэг тий. За тэгвэл гол хүн сургуулийг бол тодорхойлдог нэг зүйл нь бүх зүйл нь айгүй тодорхой юм байна гэдэг. Тодорхой байдал тий. Энэ зүйл бол ингээ аюу гой цэгцтэй байна тий. Юм хийхэд юм тодорхой бус зүйл байхгүй байна гэж ярьдаг. А дээрэс нь одоо саяны энэ хөтөлбөр энэ зүйлсүүдийг бид нар туршиж байна гэдэг чинь түрүүн би нэг үнд зүйл дээр бас хэлж ирсэн. Ер нь бол нэг юм өөрчлөлтөнд бэлэн байгаа байдал, хувьсгад бэлэн байгаа байдал яг манай сургуулийн бас нэг онцлог юм бэл. Онцлог юм бэл. А дээрэс нь одоо юу гэдгийг мэдээлэл дамжуулалт гэдэг энэ хэсэг бол одоо сүүлийн үед бол хамгийн тийм давуу тал болж хувирч ийн гэж харж байгаа. Яг тэгэхээр хүн сургууль өөрөө e-school гэдэг юм платформ ашигладаг. А дээрэс нь сошиал одоо Facebook юм чатуудыг ашиглагыг бид нар бас дэмждэг. Тэгээ мэйл ашиглалтыг дэмждэг тий. А мэйл ашиглалт нь бол мэдээлэл дамжуулалтын хувьд бол хамгийн зөв бөгөөд үр дүнтэй аргачлал гэж хардаг. Альва үйл ажиллагаа явуулаа гэж бодоход тухайн үйл ажиллагааны талаарх мэдээллийг 2-7 хоногийн өмнө явуулаад 2 хоногийн өмнө явуулаад тий үйл ажиллагаа нь болоод дуусангуут нь зураг хүргээг явуулаад тайлангийг явуулаад тий ийм нэг юм мэдээлэл дамжуулалтын хувьд энэ оролцогчдуудыг мэдээлэлээр хангах тий энэ тогтолцоо өөрөө бас айгүй тийм чухал юм байна л гэж хараад байна. Одоо ингээд сургуулийн үйл ажиллагаа эхлүүлээд 8 жил болчихлоо шүү дээ тий. Тэгээ яг энэ 8 жилийн хугацаанд за яг мэдээж яг өөрийн гэсэн байртай болно гэдэг бол хамгийн том одоо зорилтууд нөгөө талаар бахархлуудын нэг баг. А яг хүүхэд нэгдүгürt гэдэг одоо үзэл баримтлалтай шүү дээ. Тэр утгаараа яг энэ 8 жилийн хугацаанд та бүхний одоо хүн сургуулийн удирдлага болон багш нарын хийж чадсан хүүхдүүд рүү чиглэж хийж чадсан энэ зүйл бол хамгийн чухал шүү гэж бахархаж явдаг зүйлээ нэрлээч гэвэл юу гэрлээ. Маш олон зүйлсүүд л ингээд харагдчихлаа байна л да. Тэгэхээр мэдээж одоо энэ хүүхэд нэгдүгürt гэдэг зарчмын дагуу бол бид нэр сонгон шалгаруулалтаас ахуулаад багш нараа багаа бүрдүүлэх дээр бол маш их анхаардаг. А дээрэс нь хөтөлбөрийн шинжилэл, багшийн ажлын байран дээрх энэ хөгжилтэй энэ зүйлсүүд дээр бас онцгой юм бас анхаарч байна. Тэрнээс гадна юу гэдгийг энэ шинэ сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхдээ яг л энэ үнцэг болон тохой бүртэй яг хүүхдэд хэрэгтэй байх талаас нь аюулгүй орчинд хичээллэхтэй байх талаас нь бүх зүйлийг бодолцож хийсэн. Тэр дундаа одоо юу гэдгийг хоол үйлдвэрлэлийн хэсэг дээр бид нар сая хийхдээ бол галтгоогоо дундаа төлөвлөд хоёр тийшээгээ хоол тараалт хийдэг юм системээр хоолны танхим машин төлөвлөсөн. За ингэснээр одоо нөгөө хүүхдүүд маань одоо юу гэдгийг хаасан 10 цагаас эхлээл өдрийн хоолоо идэл 2 цагт хоолоо идэж дуусах ёсгүй шүү дээ тий. Тэгэхээр 11 хагасаас одоо 1 цагийн хооронд цаг 30 минутын хооронд одоо энд байж байгаа 1200 гаруй тий улсууд бүгд хоол ундаа идээд ингээд дуусах ёстой гэдэг байдлаар зохион байгуулалт хийгдэж байгаа гэсэн үг. А дээрэс нь юу гэдгийг хүүхдүүдийн энэ аюулгүй байдал талаас хүн сургууль дээр бас нэг онцлог байж магадгүй. Тэр нь энэ сургуулийн үүдэн бид нүүр таних системийг бүртгэсэн. Энэ бол яг хүүхдүүдийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Нэгдүгээрт одоо яг тухайн сургуулийн хүүхд яг орж ийн үү, гарч ийн үү. Хэн дуртай нэвтрэхгүй. Тэгээд гадны хэн нэгэн хүн орж гарч ийн үгүй юу энэ бүх зүйлсүүд бол давхар юм хяналттай гадаа харуул байна. Дотор бас оруулахтаа ингээ хинж ин тий. А дураараа одоо юу гэдгийг тухайн хүүхэд чөлөө аваагүй байж тий хичээл дундуур гарах боломжгүй тий. Гээд хяналтын энэ тогтолцоог өөрөө яг энэ нүүр таних системээр дамжуулаад технологичулсан маш зөв боллоо л гэж харж.
дээрэс нь нэрээ хүн сургуульч нь өөрөө нэг юм сонирхолтой хөтөлбөртэй шүү дээ. Бид нар унтаагаа гэдэг хөтөлбөр тий хэрэгжүүлдэг. Тэгээд энэ хөтөлбөрийн талаар би бас өөрөө ярих айгүй дуртай. Унтаагаа хөтөлбөрийг бид нар чинь нэг 22 он хавцаа байхаа хэрэгжүүлжсэн. Тэгээд 22 онд бол хэрэгжүүлж хат нэг 10 минут 15 минут унтуулдаг байсан. Одоо бол өдөр болгон хүн сургуулийн нийт сурагчид 20 минут унтж байгаа. Ангидаа нэг юм агаар оруулах тий. Эсвэл хүүхдүүдийг яг унтахын өмнө бол нүдний цэцгэл хийлгүүлээд байгаа. Одоо яг ингээд хичээл хийж байгаад хүүхдүүдийн хараа дэлгэсний хамрал ашиглалаад нилээдгүй бас одоо муудаж байна. Тэгээ энэ үед бол яг унтахын өмнө нэг талаасаа тайвшрах, нөгөө талаасаа бол энэ харааны чадварыг нь бас нэг дэмжих зорилгоор нүдний цэцгэл хийлгүүлээ тайвшруулад тэгээд нэг 20 минут дуг хийх. Одоо дунд ахлах ангийнхан бол бүрэн унтахгүй ч гэсэн тий. Тэнд ядаж нэг одоо юм толгоогоо амраагаад ингээ явцдаг. Тэгээд бид нар томчууч гэсэн өдөр нэг дуг хийчихэр үдээс хойших оройны бүтээмж ингээ өсчдөг шүү дээ. Тэгэнгუთ хүүхдүүд ингээд нэг юм өдөр болгон 7-8 цаг шахуу ингээ ачаал авчиж байгаа шүү. Тэр тарих нэг ингээд нэг амраад тий. Өдөөс хойш болон оройны бүтээмж буюу гэрийн даалгаврын бэлэлт илүү их сайжирч байна гэж харж байгаа. Хоёрдугаарт хүүхдийн хувьд бол одоо эн чинь бас баггүй ачаал авч байгаа хүүхдүүдийн хувьд бол сэтгэл зүйн хувьд бас их тийм 50 хамгаалан болж байгаа юм байна гэж харж байгаа. Сэтгэл зүйн хувьд. Одоо нэг юм нойр муутай, хоол муутай улсууд чинь нэг юм уурлаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл нь бол ингээ харьцангуй 50 хамгаалан болж ирж байна. За цаашлаад яг унтаагаа төслийн энэ одоо үндсэн санаа бол Монгол хүний дундаж наслалтыг бас одоо уртсгах гэдэг ийм одоо зорилготой хөтөлбөр бас явж байгаа. Хүүхэд сургуулиас мэдээж академик боловсролоо олж авна. Өөр сургуулиас ямар зүйлсийг одоо өөртөө шингээгээд төгсөөсэй гэж та хувийнхаа зүгээс хүсдэг вэ, боддог вэ? Хүн сургуулийн хувьд бол нэг талдаа одоо академик мэдлэг чадварыг олгож байгаа. Нөгөө талдаа бол сургууль гэдэг чинь өөрөө хүнээр хүн хийх ухаан тий. Тэгэхээр яг юмд хандж байгаа энэ хандлага тий. Одоо ангийнхаа хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа байр байдал, харилцаа хандлагаас нь ахуулаад энэ сургуульд хүмүүжлийн үйл ажиллагааг зохицоор нь харгах шаардлага байдаг. Тэгэхээр хүн сургуулийн өрөө бол инээ тоглол суралц гэдэг гэж байгаа. Миний хувьд бол хүүхдүүдийн сургууль дээр эрэхтэй өөрсдөө дуртайгаар ирэх ёстой л гэж хардаг. Тэ? Ямар нэгэн байдлаар хүвчээр тэр хүүхэд сургууль дээр ирэх гэсгүй, сургууль дээр ирээд би юм суралцъя, тэ? Сураад одоо тэрэндээ өөрөө баяртай байх, тэ? Сэтгэл ханамжтай байх гэдэг нь бол бас их чухал гэж хардаг. Манайх чинь малчин гэдэг хөтөлбөртэй 10 дугаар ангид орж ирсэн хүүхдүүдийг өмнө Дундгов аймгийн Дэлгэр хангай сум дээр авчдаг. Тэгээд яг нэг 3 шөнө 4 өдрийн хөтөлбөр байдаг. Утасны сүлжээ байхгүй. Бүр яг малчин яг малчин айл дээр очдог. Тэгээд яг ингээд айргаа бүлээд те гүүгээ саагаад тэр дунд хэрхэн одоо ямаагаа саагаад нөгөө цагаан эдэний үйлдвэрлэл яаж явагдаж юм те хэрхэн өөрсдөө хоол хийх үү яг малчин ахуй соёлын талаар биеэр мэдрэх. За энэ нь өөрөө эргээд юу гэдгийг өв тэгчдийг бид нар бий болгож байгаа гэж хардаг. Юу гэдгийг гадаад улсын хүмүүстэй Монгол улсаа танилцуулах гэдгсэн чинь те яг тэр малчин ахуй соёл тэр зүйлсийн талаар тэр хүүхд өөрөө мэдрээгүй учраас тэрийг тайлбарлаж мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэр энэ зүйлсүүдийг бас мэддэг, өөрөө ойлгодог, ерөнхий ойлголцтой тэрийг танилцуулж чаддаг те ийм одоо мэдгэдэггүнтэй байх нь бол нэмээд одоо юу гэдгийг их орон сэтгэлгээг нь бас ингээ гаргаад ирчихэж байгаа. Монгол хүний энэ дархлаа тий энэ зүйлсүүд бас дэмжиж байгаа гэдгээрээ сургуулийн нэг бодлогын төвшөнд бол ийм сонирхолтой олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээ л явчихсан. За сургууль одоо жишээ нь сургууль болгоны хөтөлбөрөөс шалтгаалаад одоо сургуулиудын онцлогуд нь гарч ирдэг бах тий. Мэдээж сургууль болгон яг өөр өөрсдийн гэсэн магадгүй яг өөрсдөө боловсруулсан хөтөлбөртэй эсвэл нөгөө эрхийн аавна гэдэг шиг бас тийм эрхийн авч үйл ажиллагаа явуулж байгаа ч байдаг баг. Энэ дээр нэмэх нь юу хамгийн чухал вэ гэдэг тэгэхээр нөгөө хүүхдүүдийн ур чадварыг хөгжүүлэх гэдэг юм. Бас давхар сургалтын хөтөлбөрөөс гадна давуу талуудын нэг болдог байх гэж бодож байна л да. Тухайлх юм бол күнд сургууль суралцж байгаа сурагчдынхаа ур чадвар тэр авьяас бэлгийг нээж илрүүлэх гэдэг юм уу. Тиймэрхүү чиглэлүүд ер нь хэр бас чин дардаг хэсгүүд нь бай. Ер нь бол одоо сургуулийн хөтөлбөр гэдэг зүйл бол хамгийн чухал. За сайн хөтөлбөртэй байгаа тохиолдолд бол хүүхэд ер нь үүмэлэх зав болцдгоо.
Тэгээд тэр сайн хөтөлбөрийг хүргэх одоо хамгийн гол хүн бол багш тий. Тэгээд тэр багшийн сонгон шалгаруулалт гэдэг зүйл өөрөө чухал. Дан ганц одоо сургуулийн хөтөлбөр гэхээр академик мэдлэг гэж өрөөсгөл байдлаар харж болохгүй. Энд хүүхд өөрөө эрэхтэй автобусанд сууж ийн тий. Ирсний дараагаар ингээд найзуудтай болж ийн тий. За хичээл сурж ийн, хоолунд идэж ийн, нэмэлтээр одоо өөрийгөө хөгжүүлэх талын сургалтуудад хамрагдаж ийн тий. Энэ цогц, энэ бодлого тогтолцооч нь өөрөө нэг юм сургуулийг одоо амжилттай явах хэсгийг бас шийдвэрлээд байгаа гэсэн үг. Одоо дан ганц хятад хэл, англи хэл гэдгээр бас тухайн сургуулийг бас харж болохгүй л тий. Ур чадварын одоо жишээ нь ямар сургалтуудыг ордог вэ? Хүн сургуулийн за одоо нэмэлтээр оруулж байгаа хөгжих сургалтууд бол зөндөө шүү дээ. 17 8 сургалт орж байгаа. Тэгээд би зүгээр яг сонин байж магадгүй гэдэг үгнээс нь хэлэх юм бол. Би яг өөрөө нөгөө хөгжим бүжиг бол зүгээр байдаг л болчихлоо шүү дээ тий. Би хятад улсад боловсрол эзэмшсэн 7 жил одоо хятад суралцсан. Тэгээд ер нь монгол хүний өрсөлдөх чадварыг бас хараад сургууль байгуулахаас тийш сэтэл маань ч бас үүссэн л тий. Тэгээ тэр утгаараа бол 10 дугаар ангийн хүүхдүүд төр бол 7 хоногийн 2 цагийн заавал морин өөрийн хичээл орж байгаа. Бүр заавал суралцахаар хөтөлбөртөө оролцсон. За одоо бас энэ бага боловсролоос ахуулаад цаашаа дунд ахлах боловсролын хөтөлбөрийн шинжилт бас яригдчихэж байгаа. Энэ дээр ч гэсэн одоо хүн сургууль дээр энэ хэрэгжиж байгаа 10 дугаар ангийнхан зааж байгаа. Энэ морин өөрийн одоо хөтөлбөрийг бол улс даяар хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. Энд чинь өөрөө одоо чинь айл болгонд нэг сүвнэр морин өөр байгаад байна шүү дээ. Тэрийг сургалтын зорилттой морин өөр болгож өөрчилчих юм бол энэ одоо хөтөлбөр хэрэгжихэд бол нэг тийм хэцүү бол биш байгаа. Энэ морин өөр гэдэг бол монгол хүний дархлаа. Дээрэс нь одоо гадаад улсад очиод ялгарх нэг айгүй том тийм зүйл өрсөлдөх чадвар ихсэж байгаа. Яаж ч нэг одоо их сургуульд гадаад очиод суралцж байгаа тэр оюутан маань тайзан дээр гарч ирээд нэг 3 ая тоглолцдог. Дээрэс нь энэ одоо морин өөрийн чадвар бол тэр хүнийг насан туршид нь дагалдаж явна гэж бид нар хардаг. Одоо нэг байр сав авсан ч тэр тийм хүүхэд болгон морин өөрч байх юм шүү дээ тий. Би тэрийг л харахыг ингэж хүсэж байгаа. Одоо чинь намайг хятад сурж байхад бол Солонгос, Япон, хятад тэгээд маш олон орны оюутнууд ингэ байдаг байсан. Солонгос оюутнууд бол айгүй авьяастай шүү дээ. Төгөлдөр хуур, хийл тоглолчин 7 хоногийн 4 цагийн таквондо орчдөг тий. Бүгдөө одоо энэ бие хамгаалах урлагт ингэ суралцсан. Тэрийг дагаад тий. Одоо юу гэдгийг нэг юм мэдлэг хүндлэх ёсыг биедээ өөрсдөнд ингэ шингээсэн байдаг. Тэгэхээр монгол хүний тэр ялгарх тал өөрөө яг юу юм бэ тий. Тэрэгцсэн бид нар энэ үндэсний хөтөлбөр дээр тодорхой сууж шаардлагатай өөрчлөлтүүд бол хийх ёстой л гэж хардаг. Та одоо яг хүн сургуулийн удирдлага хийхээс гадна давхар ямар ажил мэргэжлийн хуваарлттай байна? За миний хувьд хүн сургуулийн үүсгэн байгуулагч. Тэгээ одоо сүүлийн 8 жил бас захирлаар ажиллаж байна. За 24 оны 11 сараас эхлээд Монголын хувийн сургуулиудын холбооны 6 дахь үеийн тэргүүнээр ажиллаж байна. Тэгээ одоо бас нэг тэргүүн болоод нэг жил гарan 1.5 жил орчим болж байна. Бас бүр их хугацаатай юу? Дөрмөн дээр бол 3 жил. Ер нь бол талдаа орч байна. Хувийн сургуулиудын холбоо гэдэг ерөнхийдөө одоо бүх сургуулиудын төлөөллүүд байдаг үү те? Тийм, Монголын хувийн сургуулиудын холбоо бол 1999 онд одоо анх байгуулагдаж байсан. 99 оноос хойш юм уу те? Ууган одоо холбоодуудын нэг. Тэгээд одоо улсын хэмжээнд 183 сургууль, төрийн бүс өмчийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол 110 сургууль нь бол манай холбооны одоо гишүүн сургуулиар ажиллаж байна. Тэгээд хүүхдийн тоог нь одоо энэ 110 сургуульд бол нийт суралцж байгаа хүүхдүүдийн 60 гаруй мянган хүүхдүүд нь суралцж байгаа.
Тэгэхээр ер нь бол дийлэнх том сургуулиуд тий дундаас дээш одоо хэмжээний ийм хүүхдийн тоогоор бол тий орж ирж байгаа үйл ажиллагаа нь явж байгаа сургуулиуд бол дийлэнх юмас ороод ирсэн байгаа л гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр чин за жишээ нь 183 сургуулиас 100 гаруй нь ингээд 110 гаруй нь яг холбооныхоо гишүүнчлэлээр ингээд байдаг гэхэл та бүхний одоо үзэл баримтлал тий одоо юу гэдэг жанжин шугамч гэдэг юм эсвэл зөвчиг нэг болж штэ тий. Тэг хэр ер нь одоо ингэж нэгдэж нийлж холбооны зүгээс тий 99 оноос хойш өнөөдөр хүртэл бас баггүй урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа холбоо байна гэж харж байна. Тэгэнгүүт яг ингээд одоо холбооны зүгээс та бүхэн ингээд нэгдээд одоо яг энэ хувийн сургуулиудын үйл ажиллагаан дээр ингээд асар том гаргаж ирсэн нэг том жишээ өөрчлөлтүүд нь ямар юмнууд байдаг бол. Бид нэр сая 26 оны 2 сарын 6-нд бол бүх гишүүдийн ээлжид хурлаа амжилттай зохион байгуулсан. Тэгээд тухайн хуралд бол 95 сургуулийн одоо захирлууд оролцлоо. Тэгэхээр бидний хувьд бол цаашдаа энэ хүүхдийн эрхийг нэгдүгээр тавьж те ямар нэгэн алагчаалгүйгээр хууль эрх зүйн орчинд энэ төрлийн бус өмчийн сургуулиуд өөрсдөө үйл ажиллагаа явуулах ёстой гэж харж байгаа. Бид нэр төрийн одоо энэ томоохон ачааллыг бас бууруулж байгаа. Энэ суралцж байгаа одоо 10 их тутмын нэг нь хэрвээ эргээд төрийн одоо сургуульд очиж суралцах юм бол хэр их хэмжээний хөрөнгө оруулалт үйл ажиллагааны зардал тий төрд хэр их хэмжээний ачаал ирэх үү гэдэг нэг юм тал. Бас нэг тал нь бол одоо төрийн бус өмчийн сургуулиуд үйл ажиллагаа явуулснаар бид нар эцэг эхсрэн хамгаалагчдад сонголтыг бий болгож байгаа. Дээрэс нь боловсролын цагаачлалаас бид нар хамгаалж байгаа. Хэрвээ энд одоо юу гэдгийг ийм олон улсын хөтөлбөртэй яг ийм эцэг эхсрэн хамгаалагчдын хүсэж байгаа гадаад хэл тий компьютер шинжлэх ухааны одоо энэ орчин үеийн инновац шингэсэн энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ийм сонголт Монгол улсад байхгүй бол эдгээр хүүхдүүд хүссэн хүсээгүй гадаад орн руу очиж одоо суралцнаа. За тэгж суралцсан тохиолдолд бол энэ хүүхдүүд бол эхлэлнийхээ мэдлэгийг авч чадахгүй тий. За магадгүй одоо Монгол улсын тусгаар тогтнолд бас сөрөг нөлөөлөл үзүүлэх ийм эрсдэлтэй нөхцөл байдлуудаас үүснэ. Тэгэхээр одоо энэ төрийн бус өмчийн сургуулиудыг ад үзэх биш тий. Алагчаал үзүүлэх биш. Бид нар хүүхдийн эрхийг хамгаалж байгаа. Монголын боловсролыг одоо цагаачлалт өртөхөөс бид нар хамгаалж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол юу гэдгийг төрийн бус өмчийн сургуулиудад 10 их тутмын нэг нь суралцж байна тий. Тэгэхээр энд суралцж байж байгаа тэр хүүхдүүдийн эрх, энд ажиллаж байгаа тэр багш ажилчдын эрх ашиг тий. Хүүхдийг сургаж байгаа эцэг эхсрэн хамгаалагчдын бас энэ эрх тий. Эдгээр зүйлсийг бас хамгаалах үндсэн бас зорилготой гэсэн үг. Тэгж байж иж одоо юу гэдгийг бид нар дээр үдийн хоолноос ахуулаад хувьсах зардал байдаг юм уу? Эсвэл одоо багш нарын ийм төрөөс үзүүлж байгаа хангамжууд дээр тий төрийн бус өмчийн сургуульд ажилласан учраас энэ хангамжийг нь өгнө өгөхгүй гэдэг байдлаар ч байдаг юм хандж болохгүй. Сая чинь Улаанбаатар хотын нийслэлээс одоо хэрэгжүүлж байгаа сүүн дархлаа гэдэг хөтөлбөр шүү дээ. Тэр жишээ нь энэ төрийн бус өмчийн сургуулиуд хэрэгжээгүй. Тэгэхээр яг нэг юм нэг Монгол гэр дотор тий 10 хүүхдээ суулгачаад нэг айл тий 9 хүүхэдтэй сүүгээ өгснөө, нэг хүүхэдтэй сүүгээ өгөхгүй, 9 хүүхэдтэй хоол хийж өгснөө тий нэг хүүхэдтэй хоол өгөхгүй, эсвэл одоо 9 хүүхдэрээ гарах ёстой зардлыг гаргачаад нөгөө хүүхэд нь арай нэг жоохон боломжтой байна гэж үзээд нөгөө хүүхэдтэй өгөхгүй байх гэдэг шиг ийм одоо ялгуурлал манай нийгэм дээр их түгээмэл болцсон. Тэрийг нь маш олон улсууд ингэж одоо дэмжиж тий буруу зүйл тийм хатуу биш юм байр суурьтай байгаа нь одоо харамсалтай. Бид нар холбооны зүгээс ч гэсэн эдгээр буруу байгаа зүйлсүүдийг засах тал дээр бас олон нийтэд зөв мэдээлэл өгөх дагаад төрийн одоо энэ одоо төр удирдах байгаа эсвэл төрийн байгууллагын улсуудад бас тасралтгүй яг энэ талаарх зүйлсүүдийг тайлбар хөргүүлэх, санал шийдлүүдэд хөргүүлэхтэй ийм ажил хэрэгч юм саналуудыг бол тасралтгүй хөргүүлж бол одоо ажиллаж байна. Одоо та ер нь ингээд яг сургалтынхаа өргөтгөлийг ашиглалтанд оруулаад за ер нь бол ингээд орчныг нь хангалттай сайн бүрдүүлчлээ. За тэгээ хүүхдүүдэд орж байгаа хөтөлбөр маань бас тодорхой хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудаа тэр дундаа хувийн хвшлийн сургуулиуд дундаа ингээд ялгарлыг бий болгоод эхэллээ ч гэдэм. Анхлаасаа ингээд хаалгаар орж ирэл мэдээж энэ ингээд таны болон таны багийн хүүхдүүдийн бий болгосон ингээд бүтээн байгуулалт болж шүү дээ тий.
Ингээл ажиглал ингээл ханзаараад харж байхад за ерөнхийдөө олон улсын төвшөнд хүрчлээ шүү гэсэн тийм бодол төрөх юм уу? Төрлгүй яг уу. Одоо бидний чинь яг энэ хийж байгаа, төлөвлөж байгаа бүхий л ажлууд бол бас олон ч одоо улс орны сургуулиудтай явж танилцаж юм үзэж харсныг тий. Тэр туршлага дээрээ суурилж. Дээрэс нь бас холбооныхоо мундаг юм сургуулиуд бас байна. Тэдгээр сургуулиудтай очиж туршлага солилцох тий. Тасралтгүй л одоо юм хөгжиж өөрсдөө сайжруулсан юм онжлууд байлаа. Тэгэхээр орчны хувьд бол бид нар нэг тийм олон улсын төвшнгөөс нэг тийм дутаад ахааргүй төвшөнд бол ирчлээ. За хөтөлбөр болон багш хөгжлийн тал дээр бид нар бас тасралтгүй ажиллаж сайжруулж байна. Тэгэхээр яг л нэг юм хүн сургууль гэхээр өөрсдийн тий ялгаралтай одоо сайн чанартай тийм одоо хөтөлбөрийг бий болгож багш нараа одоо хөгжүүлдэг юм сайн тогтолцоотой байж иж энэ сургууль өөрөө цаашдаа 50 жил 100 жил тий 200 жил магадгүй үйл ажиллагаа явуулах тэр сайн тогтолцоо тийм сайн одоо байгууллагын соёл өөрөө бүрдэж байх ёстой л гэж харж байгаа. Хүнээс ямар нэгэн хамааралгүйгээр тухайн одоо тогтолцоо соёл нь өөрөө аваад явж чаддаг тийм байгууллагыг бий болгохыг зориулж явж байна. Сургуулийн ойрын гэдэг ч юм уу, холын ч юм уу, алсын харааг тодорхойлвол ямар тодорхойлолт хэлэх бол? За күнд сургууль 2028 оны 5 сарын 20-нд 10 жилийн ойн баяраа хийнэ. Тэгээ бидний хувьд бол 5 жилийн ойн баяраа хийсэн. Тэгээ дараагийн 10 жилийн ойн баяраа хүртэлх бас томоохон хэд хэдэн зорилтуудыг тавьсан. За тэрний нэг нь бол эхний 3 үеийнхэн төгсөлтийг амжилттай хийцэн тий. Төгсөгчд маань одоо күнд сургуулийн нэр утас болцсон байх. Ийм одоо гол зорилгыг бол бид нар зорж ажиллаж байгаа. Хоёрдугаарт бол альва байгууллага өөрөө хүний оролцоогүйгээр нэг юм зөв тогтолцоон дунд тий. Дээрэс нь ийм байгууллагын зөв хүчрхэг соёлыг бий болгох юм зорилтыг тавьж ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо заавал цаасан дээр дүрм журм болж буугаагүй мөртлөө тий. Хүмүүс нэг юм дагаж мөрддөг зүйлс байдаг шүү дээ. Тэр бол тухайн байгууллагын соёл тогтолцоо л байгаа. Тэр тийм хүчрхэг соёлыг бий болгохыг бол бид нар зорж байгаа. За дээрэс нь одоо тухайн салбартай хүлээмжшөөрөгдсөн ийм одоо ерхий боловсролын сургууль болох буюу ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа бусад сургуулиуд эсвэл одоо салбарын хамт олон тий эсэг эсрэг хамгаалагчид тий эсвэл одоо хүүхдүүд маань хүнд сургуультай одоо юу ярих вэ тий үнэхээр сайн сургууль шүү гэж юм хүлээмжшөөрөх хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг одоо хавьчихыг зорж ажиллаж байгаа л гэсэн үг. Тэг ер нь хүлээмжшөөрөгдсөн хөтөлбөр тий хүлээмжшөөрөгдсөн одоо боловсон хүчин өөрөө хүлээмжшөөрөгдсөн төгсөгчдийг бий болгодог гэж харж байгаа. Хүлээмжшөөрөгдсөн төгсөгчд бий болж гарснаар эцэг эсрэг хамгаалагчид тий тухайн сургуулийг хүлээмжшөөрдөг. За эцэг эсрэг хамгаалагчид тухайн сургуулийг хүлээмжшөөрснөөр энэ нийгэм, энэ салбар өөрөө хүлээмжшөөрнө гэдэг л зүйлийг дотроо бодож одоо өдөр тутамдаа хичээнгүйлэн ажиллаж байна. Ер нь бол одоо күнд сургуульд суралцж байгаа олон хүмүүс байна. Эцэг эсрэг хамгаалагч маш сайн итгэлээ үзүүлж байна. Тэгээд эцэг эсрэг хамгаалагчдаас бид нар бас нэг юм сэтгэл ханамжийн судалгаа гэж авдаг. Сэтгэл ханамжийн судалгааг нэг юм хагас жил тутамдаа нэг авдаг. Та күнд сургуульд хүүхдээ сургаж байгаадаа хэр сэтгэл хангалуун байна вэ гэдэг. За 1-10 оноо өгдөг тий. За тэгэн гут 9-10 оноо өгсөн эцэг эсрэг хамгаалагчд 10 их тутмын 6 нь байна. 7-8 оноо өгсөн эцэг эсрэг хамгаалагчд 3 нь байна. 10 их тутмын тий. За 10 их тутмын 1 нь одоо эцэг эсрэг хамгаалагчд маань одоо 1-6 оноо өгсөн байна. Тэгэхээр ер нь бол дундаж одоо ерхий сэтгэл ханамж бол күнд сургуулийн хувьд 85%-ны 11 гэдэг энэ хувийг сая 25 оны 12 сард авсан сүүлийн судалгаагаар бол гарч ирсэн. Тэгэхээр күнд сургууль гэдэг маань өөрөө нэг дан ганц академик мэдлэг гэхээс илүүтэйгээр юм цогц байдлын юмнуудыг хараад байгаа. Дээрээс нь эцэг эсрэг хамгаалагчдыг бид нар бас судалгаа хийгдээд одоо нэг айлын 2 хүүхэд суралцж байгаа хичнээн өрх вэ гэж харсан юм. Тэгсэн 252 өрх байна. Нэг сургуульд манай сургууль күнд сургууль одоо 252 өрх өөрийнхөө одоо 2 хүүхдийг күнд сургуульд сургаж байна. 83 өрх күнд сургуульд 3 хүүхдээ сургаж байна. Дээрээс нь одоо 3 хүүхдээ сургаж байгаа 4 өрх байна.
Тэгэхээр энэ бол бидний хувьд бол үйл ажиллагаа маань яваад бас нилээдгүй ингээд тогтцсон. Нэг хүүхдээ өгчөөд дараа дараагийн хүүхдүүдэд өгж гинөө гэдэг чинь өөрөө нэг талаасаа үйл ажиллагаа маань хүлээмжшөрөгдөөд тэ эцэгчүүд манаас биднэрт асар том тийм итгэл тэ найдвар тээж байгаагийн одоо тод илэрлэл нь энэ тоон үзүүлэлтээр гарч ирж байгаа. Дагаад ч бас одоо миний хувьд нэг тийм нэг хэрвээ буруу үйл ажиллагаа явуулах юм бол тэр хайлын удмын санг бид нар устгаж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ, ер нь л тэ. Тэгэхээр энэ талаасаа бол асар их тийм хариуцлага үүрэг тий энэ зүйлийг ухамсарлж л одоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байна. Миний хувьд 3 хүүхдийн аав. Тэгээ би ер нь хүүхдүүдтэйгээ ярилцах цаг хугацаа өглөөний цайн дээр байдаг. Өглөө болгон би нэг юм сэндвич хийж өгдөг. Бүгдрөө л өглөө ингээд эрт гараа явж байгаа. Тэгэхээр нэг 20 минут өмнө сэрдэг. Тэгээ тэнд нэг өндөг шараад талхаа тавиад тий сэндвич хийх бол нэг сэндвичийг нэг 5 минут орчим хийчих шиг байна. Тэгээд буугаад ирэхэд нь сэндвичийг тавиад уух юм хийж өгөөд за өнөөдөр яах чинь тий гээд гарахт нь нэг үнсээ тэврээд одоо амжилт гээд нэг хилээд гаргах тий тэр өглөөний тэр ирчүүч бол хүүхдүүд бас айгүй их урам зориг ус өгдөг юм байна л гэж өөрийнхөө амьдралаас бас хараад байгаа. Өөрөө бас давхар амьдрал дээрээ суралцаал явчихна. Тий тасралтгүй суралцж байгаа бас сургууль ажиллаж байгааг нэг давуу тал бас байгаад байгаа шүү дээ. Тэр нь болохоор юу гэдгийг хүмүүсийн амьдрал дээр үүсэж байгаа юм кейсүүдийг айгүй их харддаг тий. Үнэхээр мундаг сайн тийм аав ээж нар бас зөндөө байна. Асар хамгаалагч зөндөө байна. Айлын томууд ч нь бол ер нь туршилтын дуулаа байдаг шүү дээ. Тэг ер нь бол анхны удаа л би ч бас аав ээж үзэж байгаа. Том хоёр тэрээр нэлээд туршлагачаад манай гэрийн хамгийн сайжруулсан хөлбөрөнд ингэ гараад ирсэн. Ээж аавыг нэлээд бас туршлага суусны дараа. Яг. Дээрээс нь айлын баг азтай гэж ярьдаг. Тэр чинь бас агаа ханаагаасаа хүүхдөөр айгүй их тэгж өрсөлдөж суралцаач те. Тасралтгүй ингээд уралдаан донд явж байгаа учраас айгүй хурдан бүх юмнуудыг сурчдаг юм байна. Тэг миний охины хувьд одоо бас магтаад ахна хайшиж чинь тий. Нөгөө талдаа юмыг их ажиглах чадвар их сайтай байгаа. Тэгээ нэг тийм ухаантай гэх юм уу та байж байгаад миний ээж ядарч гинэ үү эднийг хэлж ярьж байгаа өгнүүд нь нэг тийм ухаантай том хүн шиг өгнүүд хэлдэг. Ахыч ярээс арай өөр юм уу? Арай өөр л байгаа л гэж хараад байгаа шүү дээ. Тий. Аав ээж нь илүү төлөвшөөд их зүйл мэддэг болсон учраас хүүхдтэйгээ яаж харилцах уу тий аль юмд нь оролцох уу байх уу гэдгээ мэддэг болчихдөг юм байна. Тэгээ энэ дээрээ бас ингээд өөрийнхөө байж бол хамгийн сайн харил үзээд л ах. Өөрийнхөө хүүхдийн онцлогийг нөгөө айгуу сайн ойлгох тэгжиж ингээд харилцахгүй бол бусад хүүхдүүд ингэж штэ тий ягаад манай хүүхд ингэж байгаа юм бэ гэд ингээд бухимдах гад идэг. Тэгэхээр яг тэр талаас нь бас эцэг эсрэг хамгаалагчдыг өөрийнхөө хүүхдийн онцлогийг ойлгох тэг хүүхдтэйгээ нэг юм ярилцах наазах нь одоо ингээд үл хайхраад байгаа зүйлсүүд айгүй их байгаад байгаа байхгүй юу? Үл тоогоол тий. Одоо тэр нь наазах нь л нэг юм хүүхэд нь айгүй чухал гээд тий. Өөдс нь юм ярьж итэл утсан дуурангууд уцаа аваад явчихж байгаа байхгүй юу? Эсвэл гэртээ байгаа мөртлөө тэнд уцаа үзээд хөвтөд байгаа байхгүй юу? Тэгээ ярилцаад үзсэнгууд юу гэх юм би хүүхдтэйгээ өдөр болгон хамт байгаад байгаа штэ гэж яриад байгаа. Би өөртөө бүгдийг мэдээд байгаа штэ гэдэг. Тэгтэл хүүхэд нь өөрөөс нь ингээд айгүй холдсон. Тэ? Хүүхдээ яг мөн чанартаар бол ингээ ойлгож ярилцах гэж ингэж хичээгээгүй. Юу гэдгийг хүүхдээ сургуулаас нь ороод ирэнгуут нь наазах нь үнсээд, тэврээд нэг юм дайвчруулад тэ. За тэрний дараагаар яасан өнөөдөр өдрийнхөө хоолнд цатаагүй юу гэж суух ёстой биш үхгүй юу? Тэр чинь томчууд бид нар эцэг эсрэг хамгаалагч чинь өөрсдөө ингээд зөв асуулт асууж сурах. Сургууль дээр нь өнөөдөр гоё юм юу болсон тий? Ингээд нэг юм зөв чиглүүлэг байдлаар асуугаад дөнгөж ороод ирэнгут нь одоо чи хичээлээ хий, даалгавраа хий гээл тий? Тэгээ тэрийг одоо ингээ анхаарч чинь тэнд асран хамгаалж яах гэж ойлгоод байгаа юм. Гүү шүү дээ одоо ингээд өдөрт энэ олон судалгатууны хичээлүүдийг 7-8 цаг сураад ирсэн хүүхэд те ороод нэг юм амс хийх те өөр одоо зүйл ингээ хамт тоглох те тэрний дараагаа жоохон сэргээд ирэнгут нь дахиад одоо гэрийн даалгавраа хийгээрээ ингээрээ тэгээрээ гэх те нөгөө хүүхдтэйгээ нэг юм чин сэтгэлийн яриа хийдэг байх ч гэдэг юм. За хоёлаа ярьсан өндөрлүүлье. Хөлгийн маань урлагийн хүлээ авсан танд маш их баярлалаа. Хүүхдийн төлөө хийж байгаа энэ таны ариун гэгээ үйлсэд нь
одоо үнэхээр талархал илэрхийлье. Тэгээ амжилт хүсье. Өшөө илүү хийгээрэй гэж бас хүсье да. Эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг дэлхийдээ дүүхүүлэх хэмжээний боловсролыг түгээхийн тулд үйл ажиллагаагаа ингээд яг нэгэн зүг рүү харуулад ингээд явуулна гэдэг бол бас баггүй хүнд ажлуудын нэг байх гэж бодож байна. Гэсэн хэдий ч танай сургуулийн хамт олон танаар одоо зөв чигээ тодорхойлуулад ингээд 8 жилийн хугацаанд энэ жил бас түүхэн жил тохиож ш та анхны төгсөгчтэй огтж авах гэдэг ажил ачаалал ихтэй жил болж байгаа юм байна. Тэгээд ямар ч тач танаар төлөөлүүлээ танай хамт олонд цаашлаад бас яг Монголын хувийн сургуулиудын үйл ажиллагаанд хамгийн том амжилтыг хүсэн хэрэгөд харилцаа өндөрлөе да. За та бүхэн бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлье. Тэгээд Монголын хувийн сургуулиудын холбооны одоо үйл ажиллагаа бол тасралтгүй маш сайн өргөжж байгаа. Тэгээд манай захирлууд чинь бас яг ийм нийгэмд үүсэж байгаа асуудлууд дээр дуу хоолойгоо өргөх тал дээр нөгөө номын багш суурьтай болсооч айгүй даруухан байдаг юм байна. Нэг тийм онцлог бас байгаад байгаа. Тэгэхээр бид нар бас ихэнх нь багш суурьтай хүмүүс байдаг байна. Одоо энэ зөв хийж байгаа бидний сайн хийж байгаа энэ зүйлсүүдийг нийгэмд бас тасралтгүй өргөжлүүлээд хүргэе гэж бодож байгаа. Тэгээд энэ тал дээр бас одоо та бүхэн бас дэмжиж өнөөдрийн энэ яриг авч байгаа. Дахин талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа.